За 1 2 3 эхлэе. Самасгал энэ тооны weekly show эхлэх бэлэн болсон байна. Надтай хамт байгаараа амар их видео байгаа яана. In Mongolia. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Toki аппликейшн ажиллаж байна. Баярлалаа. За энэ 7 хоног ч одоо юу ч болчих. Ерөөсөө зүгээр ингээл хууль салхи шиг хуйлрал өнгөрлөө. Ерөнхий сайд нь солигдлоо. За дээрэс нь улсын хурлын дарга марган солигдоод, томилогдоод, за дээрэс нь зодоонуудтай болоод юу ч болоод маш олон юм боллоо. Тэгээд мэдхгүй одоо энэ нэвтрүүлэг тэр бүх зүйлийг багтаах юм уу, гүм үү? Нэг хүн бүр намайг алаад энийг аавмаа гэж мөрөөстэй амар юмсан. Тэгээд үнэхээр амар халуун 7 хоног байлаа. Тэгээд хамгийн чухлуудын л одоо орууллаа даа манайха. За тэгээд бүгд мэдээ хэлсэн. Кино сүүлд юун дээр зогслоо манайха. Ингэсэндээ нөгөө зандан шатрыг огцруулахаар болоод кино дууссан те. Гэт дууссан те. За тэгээ яг дууссан хэсгээсээ үргэлжлүүлээд үзцгээ манайха. Өнгөрсөн 7 хоногийн бүтэн сэнд ардын намаас бас нэгэн шийдвэр гарсан. Хурлын 3 дугаар хуралдаанаас Монгол Ардын намын дарга Нямсрын учрлыг Монгол Улсын ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж намын баг хурлын гишүүдийн 99.7% саналаар дэмжигдлээ. 99.7% саналаар энэ 7 хоногийн өнгөрсөн 7 хоногийн бүтэнсэн өдөр учрлыг ерөнхий сайд болох ийм шийдвэрийг Монгол Ардын намаас гаргасан байна. За тэгээд нөгөө хуучин ууг нөгөө сайд болох гээд явж исэн хүний ярилцлага бас энэ 7 хоногт айгүйх олны анхаарал татсан. Тэгээд нөгөө зэрэг нэмэх гэдэг шиг юм. Би огцорчлаа. Би абортонд орчлоо. Юу ч болоогүй шиг би огцорчлоо гэж. Яг сайд болно гэд болж яваад тэгээ огцорно гэдэг. Уг нь чинь нэг өмнө нэг юм байдаг үстэй. Яг ингээд хамгийн богино сайд хийсэн гэдэг үс чинь манай хүмүүс ингээд яг сайд руу ингээд шүргээл абортонд орчлоо. За тэгээд энэс хэдэн хоногийн дараа бас дахиад ярьцлага авсан. Та боловсролын сайдаар одоо ажиллах саналтай ирсэн үү? Би хэлсэн шүү дээ түрүү. Зандан шатрын сайдын засгийн газар дээр одоо нэр ороод тангараагаар өгч чадаагүй шүү дээ. Дахиад энэ ерөнхий сайд маань тэр саналыг үргэлжлүүл тавиулбал би ажиллая л гэж байна шүү дээ. За баярлалаа. Өөр янд итгэл алдраагүй л явж байна. Ажиллаа. Өө та ч ингээ өмнө абортонд орсон. Одоо яг дахиад абортонд орчихвол аагаад хөрх юм. За ингээд ямар ч үсэн энэ 7 хоногт одоо ерөнхий сайд бол тодорсон. Энэ 7 хоногийн нэгд өдөр одоо улсын хурлаар ороод батламжлагдаад за ингээд улсын хурлын гишүүдээр асуулт хариулт яваад ингээд ерөнхий сайд учрал бол болсон. За тэгээд учрал ер нь кабинетээр нь яаж бүрдүүлэх талаар мэдээ авсан байна. За тэгвэл шинээр томилогдсон ерөнхий сайд ерөнхий чиг үүргийнхээс бусад яамд дэцээд байх шаардлага гэх байр суурьтай. За тодорхойлбол эдийн засгийн хөгжлийн яам, гадаад харилцааны яам, сангийн яам, хууль зүйн дотоод хэргийн яамнаас бусад яам дэцээдгүй ажиллана гэж тов тодорхойлсон юм а. За ямар ч байсан учрлын засгийн газар дэд сайдуудын тоог бол цөөлөх юм байна. Яг 4 яамл дэд сайдтай байх юм шиг байна. Үлдсэн хэд маань бас л одоо баг хамгийн богино хугацаанд дэд сайд хийсэн хүмүүс болж үлдлээ. Хөрх амт дэд сайд болох гэж бөө хэл амтай юм болоо. Тэгээд хөрх 2 сар болов. За ямар ч үсэн шинэ жил цагаан сарыг үзэх шиг боллоо. За тэгээд марта үзчлээ, цэргийн баяраа үзлээ. За тэгээд гол баяраа үзээд тэгээд баяртай боллоо гэх юм. За маш олон хүмүүс нөгөө учрлыг чи ингээд ер нь бол цомготхын ингээд цөөлөө ер нь бол төрийг жижигрүүлээ гэж айгүйх ярьсан. За тэгээд учрлын засгийн газрыг бол
цөөн яамтай болох хаа. Яамдынхаа тоог цөөлөх байх гэдэг хүлээлттэй байсан. За энд юу гэж хариулсан юм? Зарим салбарт одоо зарим сайд нэрийг улируулан ажилуулах шаардлагатай салбарууд бас байна. Энэ чинь зөвхөн биднээс шалтгааллах асуудал бол биш шүү дээ. Тийм учраас энэ салбаруудын сайд нэрийн гүйцэтгэлийг харж байна. Олон улстай харилцаа бас тогтоосон байсан асуудлуудыг харж байна. Тэгэхгүй бүх юм шинээр эхлэхээр бидэрт бас тийм цаг хугацаа байхгүй учраас салбарын сайд нэрийн ажилдаа хэр хандсан бэ гэдэг энэ асуудлуудыг нэлээд харах шаардлагатай байсан. За ингээд ерөнхийдөө бол яамдын тоог бол цөөлөхгүй. За дээрэс нь хуучин сайд нарыг бол оруулж ирнэ гэдэг юм ярьсан. Яагаад гэвэл ингээд яам маамыг цөөлөөд ингээд янз бүр болох юм бол эн чинь одоо цаг хугацааны асуудал байна гэдэг юм ярьсан. За би бол тэгж бодож байна. Яамдын тоог цөөлчих юм бол нөгөө бялууны ингээд нөгөө хуваах хэрчимчин цөөхөн болонгууд гомдогсод нь бүр олон болно шүү дээ, тий. Тэгэхээр одоо ардын намч юм айгүй хэцүү яг олонх юм шиг цөөх юм шиг айгүй сонирн байдалтай байгаа шүү дээ. Тэгэхээр яамдын тоог цөөлөхгүй гэдэг зүйлийг бол хэлж явах шиг байна. За дээрэс нь улсын хурлын даргаыг томилох годж байгаа юм шиг гүүч юм шиг нэг юм болсон. Сая намын өдөр сүлийн хуралдаан дээр улсын хурлын дарагт Монгол Ардын намын дарга хэрхэн одоо нэр дэвшүүлж байгаа процессын талаар мэдээлэл хийлээ. Хоёр нэр дэвшигчийн асуудал яригдсан. Ер нь парламент бол өөрөө аль ч орны парламентын нийтлэг жишгээр бол олон удаа сонгогдсон туршлагатай хүмүүс парламентын дарга хийж явдаг. Энэ дагуу Монгол Ардын намаас сонгогчдын саналыг олон удаа авч парламентод сонгож байсан нэр бүхий хүмүүстэйгээ бол намын дарга уулзаж бодол саналыг нь сонссон. За ингээд улсын хурлын дарагт хоёр хүний нэр дэвшгээр хоёр хүнийг нэр дэвшүүлэхээр болсон. Нэг нь бол Бямцогт гишүүн, нөгөөт нь Амар сайхан гишүүн. Ингээд Амар сайхан гишүүн бол өдөр сүлийн хуралдааны өмнө нэрээ татаж авсан. Би нэр дэвшихгүй гэдэг. Ингээд нэг нэр дэвшигчийг бол өдөр сүлийн хуралдаанд орууллаа. Ингээд өдөр сүлийн гишүүдийн 100% саналаар улсын хурлын гишүүн Сандгийн Бямцогтыг улсын хурлын дарагт нэр дэвшүүлэхээр болсон. За гэд ярьсан чинь нөгөө Амар сайхан гарч ирээд юу яриад байгаа юм бэ? Би нэр мэрээ дэвшүүлээгүй штэ гэж ярьсан. Бас. Нэгдүгээрт би нэрээ дэвшүүлээгүй. Хоёрдугаарт нэрээ дэвшүүлээгүй өрсөлдөөн бий болоогүй учраас нэрээ татах тухай асуудал ерөөсөө яригдаагүй. Тэр одоо ярьж байгаа асуудал бас жоохон бодиттой байх ёстой. Миний барьж байгаа байр суурь бол одоо энэ гадаад орчин нөхцөл ээдрээтэй гадаад улс орнууд одоо дотооддоо ивэ сахиж улс орныхоо одоо бодлого шийдвэрийг чамбааруулж дээрээс нь одоо эв нэгдэл ивийг сахиж улсынхаа дотоод аюулгүй байдлыг хангах тал дээр одоо анхаарч ажиллаж байгаа энэ цаг үед Монгол төрийн бодлого бол өөрөө улс орны аюулгүй байдал, дээрээс нь эдийн засгийн аюулгүй байдал, төрийн доктортой байдал дээр анхаарах ёстой. Монгол Ардын намын нарийн бичгийн дарга тийм хариуцлагагүй зүйл ярьж болохгүй. За ингээд дахиад нөгөө ардын намын зодоо. Улсын хурлын дарга томилох дээр одоо бас л дотроо хоёр хуваагдаад би өөрсдөө өрсөлдөхгүй 50 тавихгүйгээл бөө юм болсон. Дээрээс нь ардсан намынхаа орж ирээд та нар ингээд хэрэв улсын хурлын дарга тавих юм бол бид нар хууль өргөн барьсан байгаа. Нейтрал байр суурьтай хүн байх хэвээр намаас нь татгалзуулнаа. Хуулийн төсөл оруулсан байгаа гэдэг ингээд бас явсан. За ингээд нөгөө сайд нь ерөнхий сайдтай болцоод идэг. Нөгөө сайд нь кабинетээ бүрдүүлж чаддгүй. Дээрээс нь улсын хурлын дарга томилж чаддгүй. Ингээд энэ 7 хоног бас ингээд нэг яах нь мэддэхгүй ингээд нөгөө дахиад нөгөө намын зодооч ороод ирсэн. За тэгээд ардсан намын гишүүн ямар байр суурьтай байсныг сонсъё. Гайхаад байна. Хурдлахгүй юм. Их хурлын дарга энэ засгийн газраа бүрдүүлээд энэ одоо бид нар бол хэл хүүгээ олж ядаад шүү дээ яг үнэ хэлэхэд. Одоо тааж бодсоор байтал хүлээсээр байтал өглөө 8 цагт ирэх юм, орой 8 цаг хүртэл хүлээх юм. Яасан бэ? Засгийн газраа оруулж ирэхгүй юм уу? Ажлаа хийхгүй юм уу? Энэ их хурлын дэд дарагтаа их хурлын үйл ажиллагаа нь үндсэндээ зогссон. Баах өргөн барьцаа хуулиудаа хилцдэггүй, хилцүүлдэггүй. Татрын хуулиуд буцаагаад татцсан. Тэгээ манай бидний өргөн барьсан татрын хуулиудыг болохоор бас хилцүүлэхгүй. Зөвлөлн хуралд ихээр дарга байхгүй. Их хурлын дарга нь огцорцсон. Тэгээд зөвлөлн хуралдаж чадахгүй. Нэг групп чатаар за одоо хурал болъё гэдэг нэг юм ярьдаг болсон. Тэгээд ерөнхий сайданд засгийн газаргүй. Гэхдээ энэ бүр утга алдчих шүү дээ. Одоо би бол ингээд гайхаал хүлээгээл юу болов яавал гэж бодож байна. Тэгэхээр одоо энэ
маш хариуцлагагүй. Үнэхээр хариуцлагагүй гэж хэлэхэд хүртэл хэцүү тийм л. За ингээд дахиад гацаа, царцаа тэгэл нэг юм үл ойлгогдох байдал үүссэн. За тэгээд улсын хурлын дарга дээр Ардсан намынхан ерөнхийдөө бол хуулийн төсөл 11 сард өргөн барьсан. За тэгээд энэ хуулийн төслийг бол явуулмаар байна гэд энэ хуулийн төсөл нь байнгын хороогоор орсон байгаа. За тэгээд Тэмүүжин гишүүн санаачилсан ийм хуулийн төсөл байгаа. За тэгээд энэ үеэр Алтан гэрэл гишүүн юу гэж ярьсныг бас бүгдээрээ сонсон. Нэг намын дараагаар удирдуулахгүй гэсний төлөө манай эрх баригчид ээлжилж гарч ирээл төрийн ажлыг гацаалаа явуулахгүй бай суух ёстой гэж баахан ярьсан. Цаагаараа бол зөндөө юм боллоо шүү дээ бид нар харлаа. Ер нь төрийг хүчээр уураар өс сонзонгоор бүр удирдахгүй. Өс сонзон энэ төр чинь бол бид нар харж шít Монголын ард түмэн харж байна. Эхнэрийн өрх цаашаал юм болж шít ер нь. Бүгдээрээ л харж байна. Гэхдээ нэрээ энэ бүр сүултээ тэр зодон бүр утгаа алдаад хүмүүс бүр сүултээ баг ихэнх хүмүүс залхаж байгаа шиг байна. Энэ ч одоо хангалттай намарчангаа бүр ингээд намрын турш зодлсон шүү дээ. Одоо дахиад энэ хаврын турш 3 сарын 15-нд улсын хурлын хаврын чуулга эхэлсэн. За тэрнээс биш ерөөсөө хурлаач хийж чадсангүй, юу ч болсонгүй эсрэгээр одоо ингээд сайд майд нь унаал ингээд нэг юм самраал яваад байгаа байхгүй ерөөсөө. Тэг хүмүүс бол үнэхээр залхаж байна. За тэгээд засгийн газраа байгуулахын тулд намд санал тавьж байгаа юм байна. За тэгээд хүн намынхныг дээрээс сонс. Тэгээд төлөөлөх зүйл бол өчигдөр хуралдаад бид шийдвэр гаргацсан. Тэгээд Монгол улсын ерөнхий сайдаар одоо сонгогдсон урьдчил ерөнхий сайдаас ирүүлсэн урилгын дагуу уржигдэр бодлоо улсын хүн намын одоо төлөөллийн төв байгууллага хуралдаад за одоо энэ учрлын засгийн газарт бол ирүүлсэн урилгын дагуу тэгтээ тодорхой нөхцөлтэйгээр энэ одоо засгийн газар тогтвортой одоо гадаад нөхцөл орчин маш хүнд биш үү? Ийм үед төр засгийн ажил засгийн газрын ажил тогтвортой яваад томоохон энэ хөгжлийнхөө юмнуудыг явуулаад ингээ явах юм бол арж ажиллах боломжтой гэдэг саналаа хүргэлсэн. Тодорхой нөхцөлтэй гэдэг байгаа. Sorry no. Хүн намын ямар ч нөхцөл байхгүй шүү дээ зүгээр л тэгэл хүнжил рүү шаагаад орхон л чухал болгосон нэг би нөхцөлтэй хүнжил рүү норно. Тэгэд хүн намынхаа яг энэ одоо парламентд байгаа хамгийн янханлаг нам болж хувирлаа. Хамгийн олон удаа Монгол ардын намтай нөхцсөн ийм нам болж тодорхой болж ах шиг байна. Бус нь бол яг нэг шаалцсан байгаа. Хүн намынхан бол 3 шаалцлаа. За одоогоос Ардсан намынхан тэгвэл хүнжилтэнд гүйж орох уу? Тэгэхгүй бол одоо энэ чи Ардсан намын 40 дээр ингээл нөгөө 30-аа нэмж аваад олон хоолол бараг ардын нам чи өөрөө цөөх болох гээд ах шиг байна штэ. Ардсан намынхаа орох юм уу гэсэн. Дөнгөж сая томилогдсон ерөнхий сайдын өрөөрөө орж гараад байгаа манай ах нарын нэрс хүртэл дуулдаж байна. Харамсалтай. Бид нар юу ярьж явж байгааг мэдэхгүй. Гэхдээ нэг л зүйл баталгаатай. Одоогийн ардын намын дарга учрал одоогийн ерөнхий сайд учрал арчилсан намд урилга явуулахгүй. Баталгаатай. Явуулсан ч манай нам авахгүй. Энэ намын авах хэсгийг нь хэдэн бүлгийн гишүүд ч бас шийддэг юм биш. Тэгэхээр ерөөсөө ийм болохгүй. Гол бидний анхаарал хандуулах ёстой зүйл нь юу вэ гэхээр ингэж явж байгаад бүлгийг булааж авч байгаад ардын намын учрлын засгийн газрыг хамгаалнаа. Цаашид сөрөг хүчнээ хийхгүй нэ гэсэн үг байна шүү дээ. Өөр хаагаараа юугаараа хамтардээ. Төсвөөрөө хамтарч болд юм байна гэдгийг зандаж стрейд үзүүлсэн байхгүй. Төсвөөс нь жоох юм тавиад өгчдөг тэгээ дуугаа олчдөг. Ийм имийг л залуучууд бид нар бол дэмжихгүй гэж. За ингээд ямар ч байсан Ардсан намынхан бол бид нар орохгүй. Тэгвэл манай ах нар тэрөөгөр 100 гордод гүгээд яваад байгаа шүү гэдэгс. Номтой хоёроос хэлсэн Ардсан намынхан ингээд 100 грамм гордол тэрөөгөр. Гэтэ 100 грамм гэдэг нь архийг хэлэг баха. Арай өөр юм хэлсэн баг гэж бодож байгаа. За ингээд ямар ч байсан энэ 7 хоног ерөөсөө ингээд нөгөө намын зодон чинь ингээд дахиад гацаа ойлгомжгүй байдлыг үүсгээд ингээд энэ 7 хоног ерөөсөө тэр чигээрээ нөгөө улсын хурлын даргааш тавьж чаддгүй нөгөө ерөнхий сайд нь кабинетаач бүрдүүлж чаддгүй бүлгээрээ нэгнийхээ өрөөнд ороод хуралдсан за нэгнийгаа шантаажлж байгаа юм байна эдэр гэсэн мэдээнүүд явсан нэг ийм 7 хоног байлаа. За ингээд төрийн ажил гацсан байдаг. Иргэдийн амьдрал тэгвэл ямар хөө байгааг бид харсан.
Тэрээр бар судалдааны төвд сүүлийн 2 жил гарын хугацаанд гөрөөж хийж байна. Өдөрт 1 тонн гурилыг 10,000 төгрөгөөр буулгаж зөөж ачдаг. Энэ жил хамгийн ихдээ 80,000 төгрөгтэй гэртээ харж байсан ч ихэвчлэн үүнээс ч бага мөнгө олдог байна. За гэвч ажлыг хүнд гэж бодлогүй 2 сэтгэлээр өнөөдрийг хүртэл ажиллаж иржээ. Нэг гурил ихгүй тоон ачаал одоо 10,000 штэ тэгэл тэгжил тооцоо. Тэгэл бүх ачсан болгосон бараагаа тооцоход тэгэл тооноор л 5,000 хавцаа зарим үед яг зарим үед бүр хоосон бүх яг хаяа нэг л байна хөөс. Ер нь яг хоосонгүй нэг 5,000 гэх. Хамгийн ихтэй хэдэн төгрөгтэй болж байна? За тэгээ ер нь жил болох хамгийн их нэг 80 хавцаа хөргсөн байхаа мэт. Мөнхбат өглөөний нартаа уралдан бар судалдааны төвийг зорж оройн 21 цагт гэртээ хардаг. Хэдий цаг наргүй ажилдагч орлого нь амьдралд хүрдэггүй учраас аргаа барах өдрүүд олон гэж ярьлаа. За энэ хүн бол тэтгэврт гарсан хүн байгаа. Тэгээд тэтгэвэр нь амьдралд нь хүрдэггүй. Тэгээд одоо өөрөө ингээ ажиллана. За иргэдийн амьдрал бол нэг иймэрхүү байгаа. А гэтэл дарга нарын одоо тансаглал те мөнгөний зодоом энэ бол тэгээд энэ иргэдийн амьдрал бол ерөөсөө тэр хүмүүст ямар ч хамаа алга. Тэгэл хоорондоо ирэх мэдл мөнгөөл булаацал зодтолтчихвэл тэр хүмүүсийн үед чухал юм шиг байна. За ингээд энэ 7 хоног гатсан, царцсан, хоёр тийшээ харж бие биендээ тунирхсан, гомдолсон. За засгийн газарч байхгүй, улсын хурлын даргач байхгүй тийм 7 хоног болж өнгөрлөө. Гадаадд суугаа монголчууд маань яг одоо наашаа анхаарлаа хандуулаарай. Би та бүхэндээ Токигийн IP77 хэмээх интернет дугаарын үйлчилгээг танилцуулъя. За энэ яадаг юм бэ гэхээр яг Монголд байгаа юм шиг Монголын бүх операторууд руу ярих боломжтой 77-оор эхэлсэн ийм дугаар байгаа. Мессеж бичиж болно, та ярьж болно. Хамгийн гол нь танд интернет тогтолт болчихж байгаа. За дээрэс нь та зөвхөн утсаар яриад зогсохгүй Luke TV-гийн Basic багцыг та дугаар авснараа шууд үнгүү ашиглах боломжтой. Ингэснээрээ та яг гэхээр Монголын кино контентуудыг дэлхийн хаанч байсан үзэх боломжтой болно гэсэн үг. Одоо гадаадаас жишээлбэл нөгөө ийм Монголио ч юм уу ингээд янз бүрийн банкныхаа карт руу ороход OPT дугаар ирдэггүй шүү дээ. Харин та 77-оор эхэлсэн энэхүү интернет дугаартай болсноороо та ийм Монгол руугаа орох OTP дугаараа шууд 77-оор эхэлсэн энэхүү дугаар дээрээ мессеж авах боломжтой байна. Та дэлхийн хаанаас ч Монгол улс руугаа ярих боломжтой 77-оор эхэлсэн дугаарыг авахыг хүсэх юм бол яг одоо Toki аппликейшнаа татаарай. Та дугаар авахдаа ямар нэгэн байдлаар төлбөр төлөхгүй шууд өнгөө дугаартай болно гэсэн үг. Toki IP77 үйлчилгээ. Дэлхийн хаанаас ч Монголтойгоо холбогдоор байгаа нөхаа. Баярлалаа. Өнгөрсөн 7 хоногоос эхэлсэн туулын хэрүүл энэ 7 хоногт төрийн ордонд үргэлжилсэн байна. За тэгээд энэ 7 хоногийн ихээр төрийн ордонд яг энэ туулын хурдны замтай холбоотойгоор сонсгол маягийн имийг ардсан намынхаа хэлсэн. За тэгээд тэр үеэр хүмүүс юу ярьсныг сонсъё. Нөгөө нэг байгаль орчны дүгнэлт гаргасан гэдээсэн хүн яриа өгсөн. За ерөнхий үнэлгээ хийсэн компани тайлан дотор миний нэр байгаа учраас минийгээ залруулж мэдээлэл гаргаж байгаа гэсэн. Тэр компани нь бол ийм хүн бол оролцоогүй гэдэг залруулга гаргасан бил. Тэгэхдээ байгаль орчны мэдээллийн санд байгаа тэр ерөнхий үнэлгээний тайлан дотор татаад үзэхээр нэр байгаад байгаа. Тэгэхээр би энийгээ бас давхар залруулаач гэж хэлдэг. За яг ер нь туулын хурдны замын энэ сонсгол ингэж олон нийтэд нээлттэй болж байгаа нэг сайшилтай зүг байна. Яг бол энд ирсэн бүх хүн чинь мэдээлэл өгсөж байна. Ерөөсөө энэ туулын хурдны замын талаар олон нийтэд мэдээлэл өгөхгүй ингэж дарж яагаад тэг гинт хийсний гавь нь одоо өнөөдөр ингэ гарч байгаа. Хүмүүс ямар ч мэдээлэл авахгүй. Бүр иргэд итгэл улсын хурлын гишүүд ч ямар ч мэдээлэл байсан. Тэрнээс болоод хэрвээ эхнээсээ ингэ бүх юм нээлттэй тайлагнаад ингэ явсан бол ямар ч асуудалгүй байх байсан шүү дээ. За тэгээд нөгөө мөн өөрхий даваа даллал одоо үйл лайтгаар суусан да. За иргэдэд бас доромжлолтой хандлаа гэсэн би нэг ч тийм үг хэлж доромжлолтой хандаагүй. Харин өнөөдөр
өнөөдөр энэчээ сууж байгаа зарим үргүүд бол хувь хүний асуудал дээр орж ирж бол асуудлууд бол ярьдаг. Тэгэхээр бас та энийг бас харна үз. За туул голоо аврах гэдэг хүмүүс байхгүй. Нөө баар огцрох амархан чигсэгчд энэчээ бас зарим сууж байгаа. За би сая өөрт чинь микрофон өгдөг нь энэ завшааныг ашиглаад бас энэ хотынхоо амьдрах орчныхоо төлөө тэмцэл өрнүүлж байгаа иргэдээс уучлалт гуйх боломжийг олохыг гэж хүссэн. Харамсалтай нь уучлалт гуйх биш дахиад бас загнуулчих шиг боллоо. Тэгэхээр ардчилсан улсад иргэдийн төлөөлөл ялангуяа одоо энэ хотын удирдлага ямагт одоо иргэдийнхаа талд байж иргэдийнхаа үгийг сонсож ингэж одоо нэг хүлдэн сууж ажиллах ёстой шүү дээ. Тэгэхээр танай одоо байгууллагын зүгээс ийм хандлага юусаа ажиглагдахгүй байгаа даа л да. За ингээд даваа талаад нэг загнуулсан, хоёр дахь дахиад загнуулсан. Төрийн албан хаагч нар хуулийн дагуу процессын дагуу явж төсөв төсөл дээр төсөл хөтөлбөр 2040 ерхий төлөвлөлөө батлагдаад явдаг иргэд мэдэж байгаа. 2013 оноос хойш та Улаанбаатар хотын 2 сая иргэнийг төлөөлөхгүй ганцаараа. Жаргалангуй. Нөгөөдг нь өөр хэмд ингээд бүр загнуулсан. За ер нь даваа далаа бол ер нь айгүй ууртай болцсон юм биш. Ер нь бол айгүй айхтар ууртай, хүн амтан загнадаг тий. Эсвэл нөгөө нэг алтны дэрэгдэх гуй шарлаад байгаа юм шиг тий. Улам өдрөөс өдөр иргэцсэн Нямбаттай төстэй болоо шүү. Үснээс бусдна гэх. За тэгээд яг хэрэгтэй үед бас нөгөөтг нь байдгүй. Даваа тал орлогч гараад явц юм уу те? Зарим зүйл дээр хууль зөрчиж байгаа үйлдэл байж болцсохгүй. Нийслэлийн төлөөл танхимд орж ирнэ үү? За мөн Нямбатар дарга бол бас ирэхгүй байгааг дахин хэлье. За нэг яг одоо энэ ордонд болсон энэ зүйлүүдээс нэг зүйл айгүй ойлгомжтой болсон. Энэ юу гэхээр даваа далаа бол нэлийн давсаг султай хүн юм байна гэдэг. Байж байгаа л гараа шийдчихнэ. Ерөөсөө нэг 15 минут тутамд шээгээд тах шүү. Төрөө булчирхаа нуудсан юм уу? Эсвэл энэ давсаг мавсагны асуудал байдаг юм уу? Үргэлж яадаг юм бэ? Байж байгаа л очоод 0 эргүүлэл шээгээд л ирсэн. Байсгал шээсэн л хүрээд байдаг юм хүмүүс. За тэгээд нөгөө Нямбатар алгаа, Нямбатар яагаад хаана байна гэсэн. Гэтэл Нямбатар өөр газар явж ийсэн. Энэ хөрөнгөтнүүд туулын замыг эсэргүүцэж байгаа бүх террористуудад нэг юм хэлээ. Туулын замын ажил ганцхан тохиолдолд зогсно. Тэр нь шүүхийн шийдвэрээр энэ замыг зогсоож болно. Нэг бол намайг алчгаа зогсоож болно. Өөр сонголт байхгүй шүү. Та нар ичихгүй бол би ичихгүй шүү. Тэр эвдээ явчих л та. Эвдээ явчих. Эвдээд явчих. Энэ хоёрын бүх хауснуудыг хэдүүлээ нураа. Оюун гэрлийн хаусыг нураамаар байна гэж ойлдог шүү дээ. Оюун гэрлээ гараа дээр байшин дотор ч махад чамайг нураамаар байна. Гадаанд ойрлол байсан байгаа үргэлж. Тэгэл за ингээд Нямбат ч тэмцлийн хурц хэлбэр шилжсэн. Айгүй бол одоо өөрийнхөө амиа хөнөх нь шүү дээ. Энд чинь айгүй болж байна. Намайг алаад аваа л гэж ойрлоод байгаа. За тэгээд тэмцэл үр цаашаа нэлийн хурц хэлбэрлэлд орсон. Өнөөдрийн тэмцэгчд нэртэй бүх хүмүүс шантаачд бүгд худал хуурмгийн туйл. Тийм учраас нийслэлийн намын орооны даргын үед би та хэдэд нэг зүйлийг уриалж байна. Энэ лөвөрчтэй, энэ шантаачтай, энэ атаархчтай ясаагаар тэмцээ. Монгол улсын энэ доор байгаа энэ одоо нөгөө олигархуудын төлөөлөл. За энэ хүнийг одоо энэ жагсаадаас явуулъя. Наадхан будааж ав. Би их хурлын гишүүдэд бүгд нь хамт хэлж байгаа шүү. Бадтай үзэх хүмүүс бол нэг нэгээр гараад ирээ. Хөгжлийн эсрэг юм болгон дээр би та хэдтэй үзнэ. Хөгжлийн эсрэг, ард түмний эсрэг бүх юм дээр би та нартай үзэхэд бэлэн байна. Яа. Яг нөгөө шудрагтай стил рүүгээ буцааш хагаад орсон байна. Адалцсан. Ясан цайтал тэмцэнэ. Бүгдээрээ чинь нэг нэгээр нь зодтолсон ч гэсэн би шаан би бокс холбооны тэргүүн байна. Би алалцлаа л гэдэг ирсэн орлоо. Тэгээд a few days later
Улаанбаатарчуудаа хэдүүлээ EVA хичээж ин хэдэн төслүүдэд урагшлуулъя гэж би одоо та хэдээс чин сэтгэлээсээ гуйж байна. Тэгээ эрдэмтдийнхээ үгийг, мэрэгчлэнүүдийнхээ үгийг сонсож хэдүүлээ асуудал ханддаг болмоор байна. Энэ хий хоосон улс төрчлөлтөөр одоо хэдүүлээ 36 жил явлаа. Тэгснэ нэг аваар ясан зайлгсан гуйж байна. Bipolar юм шүү. Нэг бол уурлал, нэг бол хайрлал. Сэтгцэн эмгэгтэй эрүүл биш юм. Сүүлдээ нэг бол хайрлал дээ. Зодож чадчихсан миний мөнгөө гэж хэцүү яамар чи. За тэгээд энэ саяны жагсаалд ирсэн хүмүүсээс бас ярилцлага авсан байна. Манайх 6 дугаар хороо. Тэгээ хаан уул дүүргийн 6. Гол дээр зам барихыг дэмжиж ирсэн байна. Дэмжиж ирсэн байгаа тий. Өөр хөвдөл бодлыг илэрхийлээч. Би одоо яг энийг чинь дэмжиж одоо ард түмдэг ажиллах нийлдээл ингэж байж тээ. Энэ ч зам нь одоо энэ сайхан модын минь юу ч болгож хайхаа бас эвгүй л байна та. Санаа сэтгэл санаа бас эвгүй л яаж. Жагсаал юу энд өнөөдөр болно гэж хаанаас сонсоод. Хороноос ер нь ирж байгаа. Хороо хин тэр чигээр л ирж. Тэ оролцоод ирсэн байгаа байна. Өөр хөвдөл бодлыг илэрхийлээч. За энэ одоо сая дирээд байж гэнэ одоо тий. Та хаанаас мэдээд ирв жагсаал? Хороо дээрээс. Хорооны манд нэг ажилтанд тэгэл тий. Одоо яг улсууд ирээ төрөөд болно үтнэ гэсэн юм болох юм байлгүй тий. Хамаагүй нэг босхгүй юм ямаргүй юм. Ярээгүй гэж бодоод. Энэ муу ахмадууд. Уг нь бол туулын бургасыг хятад байгааг харахаар сэтгэл нь өвдөд байгаа ч гэсэн хороо хорноос нь л дуудсан байна л да энэ чинь. Тэгээд зарим нэг хүмүүсээс ярьцлага авахсан чинь нүүр мүрээ дараад нөгөө л нэг жигсэгчдэр гардаг нэг төрх өгдөг штэ нөгөө яах гэж жигсаад байгаагаа мэдхгүй. Ухаан удаг гэж юм гэсэн чинь нөгөө худаг байдаг юм шүү шатдаг шиг. Усаа аврээ, ухаан удаг аврээ гэж шатдаг шиг. Яа ингэ тийм юм. Тэгээд би бүр нэг юм гайхсан. За одоо боли хөрхийн мөнгө төгрөг муутай энэ хойдлын гэр орооллын хүмүүс одоо жигсдэг юм болов уу гэж бодсон чинь чи одоо бас хаан уул дүүргийнхэн ингээд юу дутлаа гэж би бодсон зүгээр дөө. Гэхдээ мэдэхгүй одоо намын итгэвтэн гişүүд байдаг юм болов уу яадаг юм бол гайхсан. За ингээд ямар ч бас нэг ийм сонин жигсаал хөгжилтэй юм шиг хорчондож юмдаггүй нэг ийм балан юм болоод дууссан. За тэгээ маргааш нь дахиад байнгын хорон дээр эдийн засгийн байнгын хорон дээр туулын хурдны замын талаар бас дахиад ярьсан. За энэ дээр даваа далаа ер нь мөнгөний яаж усах талаар ярьсан. Энэ жил 2026 онд нийслэлийн төсвөөс 800 тэрбумыг бол санхүүжүүлэхээр бол төлөвлөсөн. За нийслэлийн энэ жилийн нийт орлого 5.3 их найд байж байгаа. Хөрөнгө оруулалтын хамгийн өндөр зардал туулын. За 1 минут гүцээгээд. За тэгээд тийм учраас бол эрсдэл гарахгүй байхаа гэж бодож байгаа. Дээрээс нь бид нар бас Улаанбаатар хотын орлогыг одоо нэмэх татварын одоо хэд хэдэн ажлуудаа зохион байгуулж байгаа. Татварын үйл хөдлөлийн ерөнхий татвараас хуулийн дагуу ихтэд энэ жил бас бид нар нэмээд 200 тэрбумын татвар цуглуулах боломжтой гэдэг ажлыг нийслэлийн татварын газар болон бусад байгууллагуудаа судлаад явж байгаа. За ингээд дахиад манусыг шуулнаа л гэж. Би тэгтээ сая айгүй сони юм ажигсан. Энэ Нямбатар яагаад ингэж амар шатаад байна те? Энд ч гэдэг ямар хувийн бизнесийг авах гэдэг юм шиг юм болж байгаа шүү дээ. Би зүгээр яг тэр түрүүний намааг алаад энийг зогсоо мохсоо гэдэг хараад энэ чи арай хувийн ашиг сонирхол нь амар гүнзгий орцсон үе биш үсттэй гэдэг тийм юм бодогдсон шүү. Тэгээ одоо энэ дахиад энэ татвараа нэмнэ гэдээ ингээд яриад зогсож байгаа тий. Тэгээ дахиад нөгөө татвар төлөгчдийн мөнгийг идэж уудаг, хулгайлдаг юм нь туулын хурдны замаар явж байгаа юм биш үсттэй гэдэг бодол төрсөн шүү. Тэгээд энийгээ өөрсдөө бас айгүй муу тайлбарлаж илээ. Нөгөө 2-3 хоног л эднийг сонслоо шүү дээ. Ерөөсөө энийгээ ойлгохтой тайлбарлаж чадахгүй л. За тэгээд энэ өдрийн хамгийн чухал үйл явдал туулын хурдны зам биш болж хувирсан. Тэгээ энэ нэг хот гэж нэг ой зодчоор ой босоод ир. За гişүүд. Юм гарч гараад гэж ярьдаг гэсэн гараад ир. Тэ. Чи хурд ингэж ярихгүй шүү дээ.
Байнгын анчин өөрсдөө. За засаг даргыг орж ирэхээр үргэлжлүүлээ. Батууд гişүүнэ. Дураараа орж гараад бид нар ч гэсэн дураараа орж гармаар шүү. Таныг ч гэсэн орлоод байна шүү дээ. Гэхдээ ингээ хариулаад ахаар тэгээ хариултыг аваад сонсоод байгаа. Түрүү би засыг гарсан. Би засыг гэж хэлээ гарсан. Энэ байнгын уртаны зөндөө хүмүүс хөвлөл үзэж байгаа. Хэдүүлээ нүдний болгож байна. За ингээд ийм бас асал шээсний л асуудлаас за одоо нүдэн дээрээ тулчлаа шин. Гэхдээ энэ даваа талаа бүр амар юм пятар болцсон хүмүүс те. Тэгчлээ штэ гэж мгээ те. Загинж магнаа. Тэгээд гарыг гисэн. Тэгээд гарсан гарангуудаа хохирогчулж юмсан. Тэгээд зүгээр надад бол тэгж бодгцэн энэ даваа талаа яг одоо хөл бөмбөр бол одоо няммаар юм уу да. Зүгээр баг ингээ хажуу тийш зүгээр л ерөөсөө хөрөөгүй бол газар ингээ өнгөрөөлстэй. Задуулчлаа. Зүгээр ингээ шилдэл нэг жоохон дарангуут ерөөсөө ямар ч амар хурдан унж мууч тэгээ. Тэгэл ерөөсөө би юу басныг мэдсэнгүй гэж мгээ. Тэгээ өөрөө гарын марыг гэж гарчаад тэ. За тэгээд яг энэ бол зодон бол биш юм а. Энэ бол бүх барилдаа юм гэж би харж байгаа. Ер нь манай монголчууд чи хаасайг бол барилдаж идэг тийм ээ. Таксины жолооч ах нар бас ингээд хүнээ хүлээж явахдаа барилдаж байдаг. Хүүхдүүд ангидаа барилдаж байдаг тийм. Ийм шилдээл ингээд дарсан л ийм бүхэн барилдааны асуудал болчиход. Түүнээс нэг барьж аваад мөргөөл, шааж унгаал тийм. Дээрээс нь дэвслэл цуснуучд нь холсон юм ерөөсөй байхгүй хөөстэй тийм. За тэгээд одоо ирсэн дахиад Эрсдэл байна уугүй юугээ мэдээ гэхээр хэлэхгүй. Тэгээ хилцүүлэг зохион байгуулад ирээд мэдээлэл өгчөөч гэж тал талын байр суурьуд дээр тэр орилон ашгардаг янз бүрийн юм байхгүй. Хилцээ ихээр тэн жагсаал хийгээд гараа дээр барь, үзий барьгээд. Тэгээ эхнээсээ гарахаар нь гарын дагаж унцгаагаа жүжиглээд. Даваа далаа. Би одоо нэг сургуулийн үеийн хүүхэд чамд бас хэлчихье. Чи ер нь тэгж нэг хүнтэй гарч үздэг хүмүүсийн нэрийн дунд нэр чинч байгаагүй, зүс чинч байгаагүй. Одоо яас их бяртаа болцсон. Тэг гарсан бол эр хүн шиг гарахгүй яасан. Гарын дагаж унаал одоо гişүний ёс зүйн мос зүй яриад. Эр хүн шиг байж болдгүй маа гэхэд эрэгтэй хүн шиг байх хэрэгтэй та хоёр хоёлаа. Хариуцсан ажилдаа. Хариуцсан ажилдаа гэдэг нь төрийн ажил хийж байгаа бол төрийн ажлын зарчмаар нь л хийх хэрэгтэй. Үнэ. Тэгэл өөрөө гарыг гэж гарчаал тэгэл гадаа нь гарч жүжиглэх мүжиглэх шаардлагагүй шүү дээ. Гарахгүй байсан бол үгүй гарахгүй гэж хэлчихэд болно шүү дээ. Тийм үст. Ер нь гарыг гэдэг гарч байгаа бол тэгэл гараад үзнэ л гэсэн үг шүү дээ. Эрэгтэй хүмүүсийн үед те. Тэг өөрөө гарангуудаа гаагч маяга яачваа гэж мгээд муухай. Зүгээр манай лодоо бол ялцгүй атман байсан гэсэн. Би бол төмөр замдаа бол бас атмаал байсан гэсэн. Би бол тэгэд ингэж хэлэх нь ч аргагүй л. Тэгээд нэг сургууль юм байна. Даваа талаа энэ хоёр. Тэгээд ийм бас нэрээ бас энэ хурал дээр Нямбатар дарга бас нэг зүйл ярьсан олонний анхаарлаа татсан. Та ChatGPT ашигладаг бол яг энэ юг оруулахаар тоо гарч ирж илээ. Би бас өнөө өглөө үтсэн. Нөгөө туулын хурдны замын нөгөө тооцооллоо ChatGPT-гээр хийсэн ч гэж. Болжооч дээ, болжооч. За тэгээд иймэрхүү юм болсон байна. Туулын хурдны зам гээд одоо ингээл маш олон хүний анхаарал татсан. Хамгийн гол нь энэ хамгийн анхаарал татаад байгаа юм 2.3 их найт төгрөгийг өнгөрсөн наадмаар саяхан ерөөсөө ингээл батлуулаад тэгэл ерөөсөө маш хурдтай ингээл олон нийтэд хилцүүлэхэд оруулахгүй хүмүүст мэдээлэл өгөхгүй байж байгаа л ингээл хийчихэж байгаа. Энэ л өөрөө хамгийн том асуудал тариад байгаа шүү. Тэрийг ерөөсөө эдгээр өөрсдөө ойлгохгүй. Тэгээд нөгөө юу гэлээ Орсон борооны хойноос цуваа нөмөрч гүйлээ гэдэг шиг ингээд хамаг юмаа эхлээ тендер мендрийнхаа мөнгө зөнгөө өгсний дараа олон нийтийн хилцүүлэхт орж байгаа нь өөрөө энэ нийслэл хотынхын ямар новшийн ажил хийцсэн бэ гэдгийг л айгүй тод томноор харуулж байгаа маа. Тэгээд ер нь цаашдаа манайхаа ажилсаг хүн байж болно зөө юу. Тий. Гэхдээ тэнэг ажилсаг хүн байж болмооргүй байна тоглоомгүй. Тий Нямбатар шиг тий. За тэгээд энэ туулын хурдны замын асуудал цаашаа үргэлжлэх хаа гэж бодож байна. За тэгээд туулын хурдны зам гэдээ яриад байгаа ер нь өмнө нь юу хийснийг бүгд харцгаая. Өмнө нь юу хийчихэд сууж байгаа хүмүүс юм бэ? Нисхийн доргийн ус тогтолт байна.
5 шарын нөхөн гарцны явган үний замч байхгүй. За дээр нь цаашаа орбит руу явдаг байсан хэсгийг бүр та саагаа ийдсэн. За тэгээ энэ гимтлийн эмнэлгийн нойлын үлгэр домох шиг энэ дуустдаг. Энэ одоо хан маных нь өндөр мөндөр энэ одоо яах ч байгаа юу болгож байгаа бүгдэхгүй нэрэ манах нэр. Тэгээ нэг урдах ажиллаа урдах замаа нэг аятайхан тавьчихдаг болоосоо тэгээ дараа нэг тулгуур баган магантай 30 км хурдны зам маам гэж яриасаа. За Нямбатар 3 жил ийм хийчихэд тэгээд одоо хурдны зам тань. Юу арай. Яг өмнө нь ийм хийцэн учраас хүмүүс ерөөс итгэхгүй байгаа байхгүй юу? Өмнө нь ингээд нэг амар гоё тэг үнэхээр нэг хүн за өсто браво гэхээр ажил хийцэн бол хүмүүс итгэн штэ. За нэрээ бас хийчих магадгүй эн чинь бас юм хийждэг шүү. Өмнө нь хийсэн ажлууд нь 2-3 жилийн турш ингээд хогондоо даруулаад ингээд ямар ч үр дүнгүй ингээд бүр ийм новшийн ажил хийгээд идэг болохоор яг л эннийх нь араас орно л гэж бодод байгаа. Тэгээ нөгөө нэг дахиад татвар төлөгчдийн мөнгийг аваачаа салхинд хийсэд яг энэ сэлбшгээ яг нөгөө бусад юм шигээ нөгөө боржуур шигээ нохон замаар шаах гэдэг юм аа л гээд хүмүүс аваад байгаа шүү дээ ерөөсөө. Бас нэг юм дэр. Тэгээ нөгөө байг худлаа ярьдаг хүний чинь хүн үнэн ярина гэж ерөөсөө итгэхгүй байхгүй юу та. Бас нэг хүмүүсийн эсэргүүцээд байгаа гол шалтгаануудын нэг нь өмнө хийсэн ажлууд нь юм байна. Сүүлийн үед маш олон хүмүүс интернет бизнестэй болмоор байна гэж ярьдаг болсон. За энэ асуудлыг чинь зочил аппликейшнийхэн маань шийдэж өгсөн байна. Та бүхэн аппликейшнийг татаад ердөө 1 минутын дотор өөрийн гэсэн онлайн дэлгүүртээ болох боломжтой гэсэн. Сардаа 88,000 төгрөг төлнө. Дээрээс нь дэлхийн хаанаас ч энэхүү онлайн шоп ажиллаж байна. Та Америкт байж болно, Солонгост байж болно, Монголд байж болно те. Дэлхийн хаанаас ч та интернет дэлгүүртэй болчлоо л гэсэн үг. Хамгийн гол нь зочил аппликейшнийхэн маань 6 жилийн турш 3,000 гаруй бараа бүтээгдэхүүнүүдийг 24/7 онлайнаар худалдсан туршлага байна. Тэгэхээр та бүхэн энэ туршлагатай компани аппликейшнээр ороод та бүхэн өөрийн гэсэн онлайн дэлгүүртэй болоороо тэгээд яг одоо гарах видеонд анхаарлаа хандуулаарай манайхаа. Маш чухал мэдээллийг танд одоо өгөх гэж шүү. Зочил аппликейшн онлайн дэлгүүртэй болцгоо манайхаа. Баярлалаа. Амраас виглийг үзэж байгаа үзэгчдэд зориулаад зочил аппликейшнийг танилцуулж байна. Та манай зочил аппликейшнийг ашиглаад ердөө 1 минутын дотор сард 88,000 төгрөгөөр өөрийн гэсэн онлайн худалдааны вебсайттай болоорой. Та аппликейшнийг татаж аваад бараа бүтээгдэхүүнээ оруулахад таны онлайн худалдааны вебсайт бэлэн, хүргэлтийн систем бүгд бэлэн, бүх үйл ажиллагаагаа автоматжуулж бизнесийг гар утсаар удирдах юм аа. Хүнс, гоо сайхан, гэр ахуй, тавилга, барилга гэх нийтдээ 3,000 гаруй онлайн худалдааны вебсайтыг бид нэр 6 жилийн турш тасралтгүй 24/7 хариуцсан ажиллаж байна. Нэмж хэлэхэд манай болоод тоорон бий болсноороо 1.2 сая хүний 1 сая амьдралын цаг 30 тэрбум төгрөгийн технологийн зардлыг хэмнэж 200 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг бүрдүүлж чадсан юм а. Солонгос, Хятад, Япон, Америк, Австралиас өнөөдөр ашиглаж байна. Зочил бол хүн бүрийг онлайн худалдааны бизнестэй болгох зорилготой гарааны бизнес нийгмийн компани юм. Та яг одоо туршаад үз. Зочлоороо. За дараагийн 7 хоногт скутерүүд маань гарах нь ямар гоё юм бэ те. Скутерийн амар санаж байна. За тэгээд скутертэй холбоотой дүрм журм шинээр гарсан байна. За тэрийг бүгдээрээ сонс. Тэгвэл нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу 16-наас хүрээгүй иргэнд скутер, мопед, цахилгаан дугуй зэргийг унуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Скутер, мопед зэргийг унахдаа e-Mongolia системээр дамжуулан баталгаажуулдаг болно. Цаашлаад скутер, мопедтай явган хүний замаар зөрчвөл торгоно. Мөн 16-наас хүрээгүй хүүхэд тухайн тээврийн хэрэгслүүдийг унсан тохиолдолд эцэг эхийн 400,000 төгрөгөөр торгох зохицуулалттай болжээ. Үүнд цагдаа нар хатуу хяналт тавьж ажиллахаа мөн мэдгдлээ. Болцож байгаа байдал дээр нь бол явган хүний замаар цахилгаан скутер, мопед явахгүй нэ. За суран буюу цахилгаан мотоцикл бол яг л одоо Английн тээвэр шиг игнэвэрээр хөдөлгөөнд оролцож байна. За цахилгаан скутер болон цахилгаан мопед бол зорчих хэсгийн баруун өвгөөр зорчино. За саадаг тойрохоос бусад тохиолдолд зүүн гартлыг нэр орохыг бол хориглоно. За уул зурагт нэвтрэхдээ явган хүний гарцтай гарамтай гэсгээр тухайн одоо онжоо иргэн маань баруун гарталтаа уулгаад түрээд аваа явах ийм хэрэгцээ зохицуултыг бол оруулж өгсөн байгаа. За яг одоо тэр
Хүүхэд унахгүй гэдгийг нь бол ойлгож болж байна тий. Тэр сураан гэдэг чинь амар хурдтай явдаг юм шиг бараг 80 60 70 80 км/цагийн хурдтай амар хурдтай явдаг. Тэгээд дандаа 10 жилийн хүүхдүүд унтсан ингээд хойшлын дугуун дээр босгож яваад байдаг. За тэрийг бол нэг юмыг бол эхлээд эдгээр өөрсдөө нэг унж үзчихэд энийг дүрм журмаа зохиогоос гэж бодод. Дугуун замаар яв. Эсвэл бол автомашины зорч хэсгийн баруун талаар явна гинэ. За нэгдүгürt манай Улаанбаатарт бараг дугуун зам байхгүй тий. Ер нь скутер ундаг хүмүүс бол бүгд мэдж байгаа. За тэгвэл явган хүний замаар явахгүй бол яг баруун талаар явах тэр игнийг нь бэлдсэн юм уу? Тэ? Байхгүй тий. Тэ нөгөө байхгүй юм а байгаа юм шигээр ингээд дүрм журм гаргачихлаа чи. Одоо бөө хэрүүл бол нөгөө жолооч нар чинь зайлаачаа бистаа гэж орлоо. Тэгэл нөгөө чи зайл гэж хоорондоо бөө хэрүүл өчнөө хүмүүс машин чинь мөргүүлсэн юм. Бас л нэг юм жанхуу шиг юм хийгээд шүү. Тэгэд уг нь энэ дүрм журмаа өөрөөсөө яг энэ Улаанбаатар хотынхоо зам мамаар яваад яг энэ скутерыг унж үзэж байгаа хийвэл уг нь зүгээр байгаа. Тэгээд дээрэс нь энэ олон скутерыг хэн хянах нь бас амар ойлгомжгүй. Яг замын цагдаа хянах юм уу? Эсвэл зүгээр цагдаа нь хянах юм уу? Тэ? Тэр нь бас айгүй ойлгомжгүй байгаа. Тэгээд би бол дараа 7 хоногоос бөө хэрүүл уруулын алимт ингээд бэлтжүүлээл гэж би зүгээр харж байна. Тэгээд дараа 7 хоногоос скутер гарнаа. За иргэд маань татварын хуулийг бол бүгдээр хүлээж ирсэн. За тэгээд тэр хууль маань юу болсныг бүгдээр харъя. Өчигдөр шин засгийн газар бол хувийн хвшлээ дэмждэг, баялаг бүтээгчдийгээ дэмждэг, эдийн засгийн эрх чөлөөний төлөө бизнесийнхэн саад тутгаар учруулад байгаа бүх саад бэрхшээл хүнд суртлуудыг чөлөөлдөг засгийн газар байна гэдгийг илэрхийлсэн учраас эдийн засгийн эрх чөлөөний хуулийг дагалдуулсан 20 гаруй хуулийг тухайн үед бэлдсэн байсан энэ хуулиудаа нэгтгэж дахиж өргөн барина. Татварын хуулийг өнөөдөр эргүүлэн татлаа. Яана энэ өстө баг энэ ер нь улсын хурлын нүүрэн дээр энэ хууль батлагдах юм уу? Дахиад татагдлаа. Ингээл хоошлол байдаг. Тэгэл одоо дахиад татагддаг. За тэгээ нөгөө хуулиудтайгаа уялдуулдаг. Айгүй л хаврын чуулганаар орж чадахгүй юм шиг. За тэгжиж л одоо нөгөө ерөнхийлөгчийн сонгуул нь болоод дахиад хоошлоод айгүй л учрлан огцроо. За ингээд бүр ингээд гिचэн юм болох юм байна. Тэгэд одоо яг биднэрт хэрэгтэй хамгийн чухал хэрэгтэй хууль нь ингээл улмал хоошлуудын тэгээд энэ хаврын чуулганда уг нь баталчаасаа гэж одоо уг нь гордол биш тэгээд батаад авчлаа. Тэгээд яахыг одоо хэдүүлээ харцгаая. За нөгөө нэг ардын намынхан чи бөө юм болж нэг 7 хоногийн төгсгөл боллоо. За тэгэл 7 хоногийн төгсгөлийн эхнээсээ ахуулаад бас бөө хэрүүл уруул. Нөгөө нэг улсын хурлыг даргалж исэн хүн яасан ч гэнэ. Сайн харахгүй юу? Энэ улсын хурлын дэд дарга, улсын хурлын даргын үргийг шилжүүлж ажиллаж байгаа Батэрдэн гэдэг нөхөр улсын хурлын даргын ширээг шааж шít. Тэг ийм байж болох юм чи хэлвэл. Гүч ёс зүг үйлдэл шүү дээ. Энд чинь улсын хурлын даргын ширээг шааж болд юм уу? Улсын хурлын чуулганы хуралдаан өдөртөж байгаа юм. Одоо болохгүй шүү дээ. Энэ Монголын төрөөр тоглоод байгаа юм шүү. Арай л дэндүү шүү дээ яг нь хэлэхэд. Тэгээ энэ болохгүй энэ улсын хурл өөрөө тарах хэрэгтэй. Энд хэрэгтэй. Тэгээ бүгдээрээ дахиж энэ зунжингаа сонгуул руу гараад уучрах хэрэгтэй. Тэгээ чадалтан сонгогдож орж ирнэ. Тэгээ ингээд хааштай хацаанд орсон бол Монгол арт түмний амьдрал шүү дээ. Тэгээ сонгогдно үз. Сонгогдох нь тэгээ зайлцгаана үз. Энд дээр одоо нэг бодоод ах юм алга. За ингээд гоё чи улсын хурлын даргын ширээг шаагаа ичлээ шүү дээ чи. Бүгдээрээ тарыг гэдээ одоо Батэрдэн гишүүн хэлсэн. За тэгээд нөгөө Батэрдэн гишүүн юу гэж хариулсныг сонс. За чуулганы хурлааны үеэр бас нэг их хурлын даргын ширээг бас зогсон гэдэг бас мэдээлэл яваад гişүүд бас яриад байна энэ тухайд. Ийм болов уу? Ширээ шанаг яахыг хэлдэг юм. Зогсон гэдэг. Гэхдээ ер нь яахыг хэлдэг. Чинийхэр бол энэ үү те? Тэгвэл ингэ зохиоггүй зүгээр ингэчээл гарсан те. Тэн дээр бас гişүүд бас ярьж байна л та ер нь. Яг их хурлын яг энэ ширээг ингэ зохих нь бас ёс бусаа ер нь яаж зогсон байсан тийм ээ? Гэдэг зүйлс яриад шүү дээ. Тэр нэг юм ярьсан бай. Мэднэ. Тэр яасыг ширээ өргөддөг гişүн бэ. Айгу өрөвч гişүн бэ шүү дээ. Тий. Би бол тэгжэл харж байна. Би хүн зогоогүй. Би хүнд оромжлоогүй. Би ёс зүйн алдаа гаргаагүй. Ширээн дээр ингэчээл явсан. Тэгээ яасан юм. За ингээд ямар ч үсэн өглөө нь хэрүүл уралдаа эхэлсэн ч ихсэн
оройн нь ямар ч байсан улсын хурлын дарга томилсон. Энэ дашрамд миний бие улсын их хурлын даргын суудлыг дараагийн албан тушаалд хүрэх шат гişгүүр болгож ашиглахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэе. За ингээд бямц зөвтгшүүн улсын хурлын дарга боллоо. За дээрэс нь засгийн газар ч гэсэн байгуулагдчих шиг байна. За тэгээд ямар хүмүүс сайд болж байгаа бүгд ихнээс нэг хараад. Тэгэхээр ер нь таны хувьд эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан туршлага байгаа юу? Яг хоо ерөнхий сайд намайг томилсон үндсэн нь одоо зарчим нь бол инженерийн цалин дээрээс нь нэмээд эрүүл мэндэд даатгалын сан гэмчлэн олон асуудал байгаа. Энэ бүхнийг одоо зэгцлэгээд одоо санхүүж эдийн засгийн хэрэгтэй гэж харсан баха. Батшуугар all mighty болоо шаадсан шүү те. Энд чи IT-ч мэдчихэдэг, тэн чи Монгол банкнд ч байж идэг. Одоо эрүүл мэндийн салбарыг удирдах нь шүү дээ. Хүмүүс эрүүл мэндийг ч мэддэг те. Яг одоо аавтайгаа хахад болно доо. Манай аав их хоёр гэдэг. Манай аав эрүүл мэндийн салбарыг ямар ч асуудаг аваа явж байгаа хаа. Өөрхий авт нэрээ. Энэ хүүхдэр ингэж тоглож яана нарийнс. За тэгээд дээрэс нь одоо мэдээж юу гэдэгтлээ нөгөө хүн нам бол хөнжилтөн шуургаад орцсон байгаа. За тэгээд ёстой нэг удаан тиссэн нэг нам орсон. Тэгээ энэ албан бичгийг авснараа үндэсний зөвлөлийн их хурлын гишүүд болон үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд байгаа улс төрийн намуудын удирдлагыг суглаад урилгыг хүлээж авах зүйтэй гэж шийдвэрлсэн. За ингээд улсын хуралд байсан хамгийн сүүлчийн тэ хоолнд ороогүй байсан нам хоолнд орохоор болжээ. Эсвэл нэр тиссэн өөрх юм тест. Хоёр засгийн газар тисээд одоо сүүлдээ бол яалтчгүй ингээд орохоор боллоо. За ингээд анч орлоо, иргэний зоригч орлоо, хүнч угаасаа байгаа. Тэгээд дээрэс нь ингээд ямар ч бүхэл намууд хөргийн нэг жоохон тодорхой хугацаагаар ингээд хоол ундандаа ороод ингээд гарцгааж явах шиг байна. За тэгээд ер нь бол нөгөө нэг юутайгаа уучраа олсон юм шиг байна. Засгийн газрын гишүүдийн ингээд харсан чинь тэр дотор нөгөө оюун эрдэнэ амар сайхны хүмүүс явж чинь те номин за тэгэл одоо өөр хин чүүдийн те. За ингээд хөрөс бүхийн талах ингээд нийлээд засгийн газар барья. Тэгэхгүй бол одоо энэ засгийн газар чинь удаан явахгүй нэ гэж. За тэгээд ер нь бол цаашдаа одоо нэг авилгалтай тэмцэх газар ингээд хэдэн зуун хуудас цаас мас өгөөдсөн шүү дээ. Одоо энэ бол байхгүй болно. Нөгөө нэг баахан авилгалын асуудлууд одоо ингээд чимээгүй болно гэсэн үг. Одоо ингээд сайхан бүгдээрээ чимээгүй одоо ингээд сайхан найрын дундаа ингээд явцгаая гэдэг юм ингээд үргэлжилж явах шиг байна. Тэгээд ямар ч байсан 7 хоногийн төгсгөлөөр улсын хурлын даргатай боллоо. Засгийн газрын кабинетээ бүрдүүллээ. 1938 оноос хойш хийгдэж байгаа Оросын алдарт Stolichny брэнд яг одоо миний гарт байна. Тэгэд энэ бол бүхэл бүтэн 80 жилийн түүхтэй Оросын домог болсон брэнд юм байна. За энэ брэнд юугаараа тийм чухал вэ гэхээр маш цэвэр гэдгээрээ одоо дэлхийд алдаршсан. 6 удаа нэрээд дээрэс нь хусны одоо нүүрсэн шүүлтүрээр шүүсэн учраас маш гоё цэвэр тунгалаг тэгээд маш гоё зөөлөн амттай ийм брэнд байна. Тэгээд та бүхэн 1938 оноос хойш хийж байгаа домгийг амсаж үзээрэй. Stolichny баярлалаа. За ингээд улс төр бужигнжаа хойгоор бензиний үн юу болсныг бүгд харъя. Дараагийн мэдээ хүргэе. Ойрхон орнотод үүссэн асуудалтай холбоотойгоор Монгол улсад энгийн AI-92-оос бусад бүх төрлийн шатхууны үн өсөх эрсдэл үүсэж байна. Энэ байдал цааш үргэлжилсээр байвал гайлын албан татварыг хөнгөлж чөлөөлөхгүй бол дизель түвшний үн литр тутамдаа 9700 төгрөг хүртэл одоо өсөх эрсдэл үүсэж байна. За одоо нөгөө хэдийн маань хэрэлдэж байгаа хойгоор нөгөө дэлхийн нийтийн асуудал амар том болсон. За тэгээд дизелийн үн маш өндөр үнэтэй болох юм шиг байна. Гэхдээ одоо ямар ч байсан засгийн газар мазар нь бүгдээд ингээд нэг аштайхаа ажиллаад явах хууль хөдөл гэж найдаж байна. За тэгээд ер нь бол манайхаа 92-оос бусад бензиний үн бол нэмэгдэх юм шиг шүү манайхаа. Тэрийг бас бүгдээр ер нь хүлээлттэй байхгүй бол энэ бол зөвхөн одоо биднээс хамааралгүй энэ бол дэлхийд дахинд үн өсөж байгаа. Сая Солонгос явсан
Солонгост бол ерөөс ингээд өдрөөс авалж ил ерөөс ингээд бензин үү. Тэгэхээр манайх бол харин нөгөө үн барьдаг учраас ингэж удаан юм мэдрэгдэж байгаа шүү. Тэгээд дээрэс нь Оростой холбоотой учраас бас ингэж байгаа шүү. Манай за тэгээд энэ дээр ажиллах байлгүй дээ тий. Энэ 7 хоногийн гэгээлэг мэдээ үзцгээе манайхаа. Намайг Отгон Чэ гэдэг би чадна төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагчаар одоо 10 гаруй жил ажиллаж байна. Одоо бас би яг 25 жилийн өмнө автын ослын улмаас тэрэгэн дээр суусан. Тийм тэгээд хэсэг бол би ер нь бол нийгэмд бол ерөөс огт оролцож чадаагүй 10 гаруй жил ерөөс огт гэрээсээ гарч чадаагүй. Бид нар зөвхөн өрөвдүүлэл амьдрах юм уу? Аль эсвэл одоо ингээд тэгш оролцоотой хүүхдүүд сураад одоо хөгжөөд адилхан одоо их сургууль суралцаад ажиллаад ингээд явах нь одоо адилхан даатгалаа төлөөд тий татвараа төлөөд ингээд явах нь үр ашигтай юм уу гэдгийг бол бас ингээд бодолцож үзэх хэрэгтэй. Энэ ном ч гэсэн муу ялгаа байхгүй. Одоо яг зах зээл дээр бол яг ийм тэр энтертэй хүүхдийн дүртэй комик номууд бол байхгүй шүү дээ. Би бас нэг өөрөө ингээд нөгөө ном зөөч мэрэгжилтэй тэгээ ном гаргаж байгаагийн үед бол номын дэлгүүрээ дээр бас ингээд явдаг л та. Тэгэхээр яг адал явдалтай тий нэг ангид өрнөж байгаа үйл явдал энэ төр гараа тэрийг ингээд шийдэж байгаа тухай ч юм уу ийм өрнсөн ийм одоо ийм экшнүүдтэй ийм ном бол байдгүй. Энэ мэрэгжил маань бас өөр юм миний одоо яг нөгөө хувийн одоо нөгөө багасаа багш болох хүүхдүүдэд ном уншиж өгөх одоо сэтгэлтэй холбоотой ингээд номоор бас дамжуулж бас хүүхдүүдийг ойлгуулъя гэдэг байдлаар одоо ийм комик ийм зургийн номууд бол гаргаж ирсэн. За ямар лаг юм бэ те. Тэгээд ер нь манай монголчин нэг ийм хандлага үүдэж шүү дээ. Ингээд тэрэгцэртэй ч юм уу эсвэл хөгжлийн бэрхшээлтэй нэг өрөвдүүлээл те. Тэгээд нэг заавал ингээд нэг тэр хүнд ингээд нэг өрөвдөж явах хэрэгтэй юм шиг байдаг. Гэтэл яг үнэндээ ялгаагүй л бид нартэй л адилхан ингээд нийгэмд амьдарч байгаа хүмүүс. Тийм учраас энэ хүмүүстэй яг л зүгээр тийм өрөвдөгч хэрэггүй эсвэл одоо биднээс илүү ч гэж үзэх хэрэггүй. Яг л бид нар яг өөрөө өөрсдөнтөөгөө харьцдаг шиг л ингээд харьцах хэрэгтэй юм шиг байна гинэ. Бид нар яг тэгжил харьцах ёстой. Тэгээд энэ эмэгтэйгээр бас үнэхээр их бахархаж байна. Тэгээд тэрэгцэртээр суусан ч гэсэн энэ хүн зүгээр суугаагүй байна те. Ажиллаж гин улам илүү олон хүнийг те гэгэрүүлээд ингээд номоо зарах юм одоо хүсэл сонирхлоор дүүрэн байна. Тэгээд дахиад энэ эмэгтэйд дахин баяр хүргэе. Баярлалаа. За ингээд энэ 7 хоногийн weekly show-оор өндөрлж надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэнд бас маш их баярлалаа. Ямар гоё юм бэ. За ямар ч байсан зодоо мотоно хийгээд нэг юм дуусчих шиг байна. Хоорондоо тохиролцоогоосон юм шиг байна. За тэгээд энэ гадна нь ямар ч байсан нэг 40-од хүнтэй сөрөг хүчээ ингээд байж ах шиг байна. Тэгээд ямар ч байсан нэг зүйлд баярлж энэ сөрөг хүчин нь бас хүнжилтэн гүгээд орцсонгүй. Өнгөрсөн 7 хоногт бол би бол айжсэн яг үндэ. За айгүй бол нөгөө ардсан намайгаа ингэж аваад дахиад нөгөө сөрөг хүчингүү парламент гэдэг юм би олчихгүй дээ гэдэг айдас байсан. За ямар ч үс ингэ явлаа. Гэхдээ нэг юм байгаа. Нөгөө нэг их авилгалын асуудал. Нөгөө нэг олон сонирхлын зөрчил. Нөгөө нэг олон хулгай зэлгийнүүд чи одоо ингээд мартагдах байхаа. Яагаад гэвэл хоорондоо ярьцаа. Би биэндээ албан тушаал өгцөө. Хоорондоо одоо ингээд яатсан. Тэгэхээр манай Монгол нэг юм лалрын юм байгаад байгаа зү тэ. Ингээл дуртай нь идэж уудаг. Тэгээд зодтолтолоор тэрийг гаргаж ирдэг. Тэгээд нэг хүнжилд орчихлоор ингээд бүгдийг ингээд далд хийчдэг. Ийм л юм явж байгаа шиг нэ. Одоо та бүхэн би бүр ванга шиг л зөө. Энэ нөгөө нэг өнгөрсөн 7 хоногуудад яриад исэн нөгөө их хэдэн сая долларын авилгалын хэрэгүүд одоо яригдгаа болсон зөө. Тэгэд энэ бол хамгийн харамсалтай. Тэгээд төр том байх тусмаа төрд эргэлдэж байгаа мөнгө их байх тусмаа Нямбатар шиг тэ оюун эрдэнэ шиг Монгол ардын нам шиг ийм бүлэглэл ийм зодон байнга босоор болно. Тэгээд төрөө багсахгүй бол Монголын зовлон хизээч зогсохгүй манай. Баярлалаа. Дараа 7 хоног тэргүй уулзцай. Амраас weekly show-да баярлалаа. Холбогдороо.